Би нийслэлийн хүүхдийн сэргээн засах эмч мөнх цол байна. Бид нар болохоор хүүхдийн сэргээн засах тусламж, төлгөөн засал, хөдөлмөр засал, хэл яриа засал, физик эмчилгээ, уламжлалт, сэтгэл зүйн тусламж үзүүлдэг. Манай төв болохоор нийгмийн амьдралтай холбоотой эцэг эхийн завгүй байдал, хүүхдтэйгээ харилцахгүй байдал, за тэгээд сошиал их хөгжсөнтэй холбоотой нөгөө утас дэлгэцний хэрэглээ ихсэнтэй холбоотой. Сүүлийн үед хэл ярианы хоцрогдол их үүсэж байгаа. Тэгээд хэл яриа засал тал руу төлхөө ажиллаж байгаа. За тэгээд бид нар өнөөдөр эмчилгээндээ ашигладаг одоо хэрэгслүүдээ аваад ирсэн үзүүлж байгаа. Хэл ярианы хоцрогдол болон хүүхдийн аутизм хоёрыг ингээ эцэг эхчүүд ялгаж яг эрт ингээд ажиглах хэрэгтэй. Тэгээд аль нь ч бай ер нь бол хэл ярианы хоцрогдол гэж үзэх юм бол аль болох эрт эмчид үзүүлэх хэрэгтэй. Зүйлээд хүүхэд анхны үгээ 6-8 сар 2 настайгаас эхэлж хэлдэг байгаа. Энэ үеэс нь л анхны үгээ хэлж гин үү, хэл яриа өөрөөх нь аваа гаргах, тэр дуу аваа гаргах, хүнтэй харилцах байдал нь ямар байна гэдгийг ажиглаад хэрвээ сэжигтэй хэл ярианы хоцрогдолтой санагдвал хэл яриа заслын эмч юм уу эмчэд үзүүлэх шаардлагатай. Сүүлийн үед ерөнхийдөө бол хүүхдийн дэлгэцийн хэрэглээний асуудал маш их ихссэн байгаад байгаа. За тэгээд энэтэй холбоотойгоор одоо нөгөө дэлгэцийн хэрэглээ ихтгэхээр ер нь ямар хор уршигтай байдаг вэ гэхээр тарих болон нөгөө таны мэдгэн хөгжил зөргөөр нөлөөлж эхэлдэг. Хит их нөгөө дэлгэцийн хэрэглээ үзээд авах тусам. За тэгэнгүүт нөгөө энэ дээр мэрэгжилтнүүдийн нөгөө зөвлөд байгаа гаргадаг нь юу гэхээр дэлгэцийн хэрэглээг багасгаач, нөгөө зохистой хэрэглээг бий болгооч гэдэг зүйлийг ярьдаг. За тэгвэл энэ нөгөө зохистой хэрэглээнд нь юу хэлээд байгаа юм гэхээр хүүхдийн нөгөө насанд тохирсон хугацаагаар дэлгэцийн хэрэглээг үзүүлэхээс гадна насандаа тохирсон яг эерэг зөв агуулгатай юм үзэж ийн үгүй гэдгийг л ерөөхдөө эцэг их асран хамгаалагчдын зүгээс нөгөө хянах нь айгуу чухал юм аа гэдэг санааг энэ дээр давхар хэлэх гээд байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө илүү одоо юу гэдгийг сүүлийн үед нөгөө дэлгэцийн хэрэглээ гэхээсээ илүүтэйгээр аль болох хүүхдүүдтэйгээ амьд харилцаа үүсгэж нөгөө харилцаа үүсгэж агаарэ, хүүхдээ сонсож агаарэ, хүүхдтэйгээ ярилцж агаарэ гэдэг зүйлийг хэлье. Хэрэглэн гэж угаасаа огт байхгүй. Дэлгэцийн хэрэглээ өгөөд тэр хүүхэд маань тайвширж байгаа гэдэг асуудал болвол энэ маань нэг талаас өрөөсгөл ойлголт болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр эннийхээ оронд нөгөө нэг цаг хугацаа гаргаад хоёулаа хамтдаа тоглох уу, хоёулаа ярилцах уу, хоёулаа би чамтай ярилцмаар байна, би чамайг сонсомоор байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү маягаар нөгөө илүү өөрт нь цаг гаргах талаас нь хандвал илүү их зүгээрээ. Яг хөө мэдээж нөгөө уцаар дамжуулаад одоо юу гэдгийг амжуулах ажил ч юм уу тиймэрхүү зүйлүүд гарч л таараа. Гэхдээ энэ дээр нөгөө бид нарын бас анхаарах ёстой зүйлүүд юу гэхээр эцэг эхчүүд бид нэр өөрсдөө нөгөө зөв үлгэр дуурайл үзүүлэх гэдэг зүйл айгуу чухал. Наача хортой боль гэсэн хэрнээ өөрсдөө нөгөө хүүхдтэйгээ харилцаа үүсэхгүй дэлгэцээ уцаа оролдоод байгаа дайвал эргээд нөгөө бид нэр хүүхдүүд маань аав ээжтэй итгэлд нь нөлөөлнө шүү л гэдэг асуудал байх гэдэг. Тэгэхээр нөгөө бид нэр одоо амжуулах ажил зүйлүүд гарна. Анзаараад үзвэл одоо юу гэдэг нэг юм сошиал орчинд ингээд ямар ч юм ашиггүйгээр нэг юм өнгөрөөцөн цаг хугацаа байх гэдэг. Харахаар амар хурдан өнгөрсөн юм шиг боловч нэг 2-3 цаг өнгөрсөн ч юм уу. Тэгэхээр энийг л болоод энээсээ 20-30 минутыг л манай хүүхдүүдэд зарцуулаач, амьд харилцаа үүсгэж гэдэг зүйлээд л гарч ирж байгаа гэсэн. Шууд байдлаар биш ч гэсэн мэдээж нөгөө дэлгэцийн хэрэглээний хит их хэрэглээ нь нөгөө миний түрүүний хэлсэнчлэн таны мэдгүүд зөргөөр нөлөөлнө гэдэг дээр л орж ирж байгаа гэсэн. Хэл ярианы хоцрогдол үүснэ, анхаарал төвлөрөл буурна, тогтоол буурна гэдэг ч юм уу. Тэгэнгүүт эцэг их асрах хамгаалагч нар төдийлөн одоо тэр тал дээр нэг их анхаарал хандуулаад байдаггүй. За яг хөө тэгэл болчих штэ гэдэг ч юм уу ингээм маягаар хайрцдаг. Эсвэл эсрэгээр манай хүүхд харин ч хэл сураад байгаа штэ гэдэг маягаар хандах гэдэг. Тэгэхээр нөгөө өдөр тутмын амьдралдаа бид нар чинь ядчил хүүхдтэйгээ яагаад мэрэгчлэнүүд нөгөө харилцаагаа үүсгээч гэдэг ингээ хэлээд байгаа гэхээр энэ ерөнхийдөө бол өөрийгөө илэрхийлэх чадварт бид нэр хүүхдтэй суралцуулах нь энэ нөгөө харилцаагаа үүсгэх гэдэг дээр давхар явж байгаа учраас л өөрийг нь сонсох гэдэг зүйл айгуу чухал шүү. Хүүхдээ сонсоорой, хүүхдтэйгээ ярилцаарай гэдэг зүйл байна.